За Жан Пол Сартр бол 20-р зууны хамгийн нөлөө бүхий философчдын нэг төдийгүй зохиолч, жүжигийн зохиолч, улс төрийн идэвхтэн байсан. За түүний нэртэй хамгийн их холбогддог ойлголт бол экзистенциализмын буюу оршихуйн философи гэж нэрлэгддэг. Сартрын хамгийн алдартай өгүүлбэр бол хүн эхлээд оршдог, дараа нь өөрийгөө бүтээдэг гэж үздэг байлаа. Өөрөөр хэлэх юм бол хүн ямар нэгэн бэлэн хувь тавилантай төрдөггүй. Бурхан, нийгэм, хувь заяа чиний хэн байхыг урьдчилан тогтоогоогүй. Чиний хийсэн сонголтууд л чамайг бүтээдэг гэж манайр үздэг байсан юм байна. Түүхэнд Сартр бол Нобелийн шагналаас сайн дураараа татгалзсан ийм хамгийн алдартай хүн болсон. Харин Симон де Боварийн хувьд бол зөвхөн Сартрын хамтрагч биш, мөн өөрөө 20-р зууны хамгийн нөлөө бүхий философч, зохиолчдын нэг ийм эмэгтэй байсан. Үнийг хэлэхэд урт хугацаанд хүмүүс зөвхөн Сартрын найз бүсгүй гэж түүнийг харж ирсэн юм байна лээ. Харин өнөөдөр бол олон судлаачид түүнийг өөрийн гэсэн бие даасан сэтгэгч, философч, зарим талаараа Сартртай бүр энэ зэрэгцгүйц хэмжээний нөлөөтэй ийм хүн гэж үздэг юм байна. Сартр Бовар хоёрын харилцаа бол маш өвөрмөц. Тэд нар гэрлээгүй, хамт амьдрах албагүй гэж үздэг байсан. Бие биедээ бүх зүйлээ ярьдаг байсан. Оюуны хамтын ажиллагаагаа хамгийн чухалд тооцдог ийм өвөрмөц хосууд байжээ. Тэдний харилцаа 50 жил гаруй үргэлжилсэн. Гэхдээ энэ харилцаа өнөөдрийг хүртэл маргаантай сэдв хэвээрээ байдаг юм байна. Зарим нь эрх чөлөөний жишээ гэж үздэг бол зарим нь сэтгэл зүйн хувьд хитрхи төвөгтэй гэж бас шүүмжилдэг юм байна. За би бол Жан Пол Сартрын зохиолуудад дуртай, огөөдөс үг тийм ээ бас гоё гайхалтай жүжигийн зохиолууд бичсэн байдаг Сартр. Дөнгөж сайхан Йохан Савн би Симон де Боварын дурлсан эмэгтэйгээ зохиолыг бас шаад чигсэн байсан. Энэ араа яг юунаас хайгаад энэ Google дээрээс хайгаад нэгсэн яг юу ч өөрчлөгдөөгүй энэ заал яг ингээ хэвээрээ. Apple, cinnamon, chamomile. Энэ халуун цай. Байдаг юм байна. Яг л ийм гоё улаан бойдонтай. Энэ чиний дотлох энэ тэр яг ингээд улаан бодонтой яг хэвээрээ байдаг юм байна. халуун цай юу? За бас ингээд хамаагүй бас бичлэг хийгээд хүмүүсийг яагаад байж болохгүй байж магадгүй. Тэгэхээр ерөнхийдөө та бүхэндээ ингэсгээд нэг харуулчих. Тэгээд хоёр байшин гав. Нөлгөө. Шинжилээрөө. Энэ хотоос орж ирчихсэн. Нэг талаараа загварын хот гэдгээрээ жил болгон чимэглэлээ өөрчилдөг. Энэ бас ямар Франц. Франц, Парис, тийм дөрийн чатар шүү дээ. Шимбэ. Таны парент юу чам Академия националь де музик гэнэ. Францаар. За. Мисийг нэрнэ гэрэг. Гэраш хүнтэй. Агуулдаг. Дотор нь орж үзчих яах вэ? Тэгээд яг нэг ориг бол бишээд өөрөө юу ч хангасан ч. Тийм байна. Энэ ясаа биш. За ингээд бид хоёр нөгөө дөрийн театр дээр хурж ирээд орох гэсэн боловч өөр үйл ажиллагаа явж исэн болоод тэгээд яг оруулаагүй. Тэгээ яг эндээ сайхан гацаад тэгээ гин тойрныхоо бичлэгийг хийсэн дээ. За ингээд бид хоёр Сеня мөрнөр ингээд
аялахаар одоо ингээд ус онгоцон дээрээ суучихад байж байна. Одоо яг энэ ард Эвлийн самхаг маань байна. Dedicada al cultivo de hortalizas. За ингээд À tribord se trouve le ministère français des Affaires étrangères. бас гоё. De Quai d'Orsay. To starboard, you can see the French Ministry of Foreign Affairs. За сенамөрнөрөө ингээд Estribor se encuentra el Ministerio de Relaciones Exteriores de Francia, más conocido con el nombre de Quai d'Orsay. Tribordo si trova il Ministero degli Esteri, più conosciuto con il nome di өнөөдөр бороо ороог бол уг нь их гоё өдөр байх байлаа. Ингээд энэ дээшээгээ хоёр давхарт нь гараад сууя гэж бодож илаа улангаат хоёр уг нь. 우연에 깨도르세라는 이름으로 다시 되겠. 알려진 외무선이 있습니다. Бороо ороод байдаг. En face du pont de la Concorde, le Palais Bourbon, siège de Сенамөрн бол гоё юм аа. séance, les députés votant les lois et contrôlant la gestion. Entre le Quai d'Orsay et le Palais Bourbon, l'hôtel de la Sey, qui est aujourd'hui la demeure du président de l'Assemblée nationale. Le pont de la Concorde sous lequel nous allons passer a été construit pendant la Révolution française. The pont de la Concorde, which will be passing under, Оо ингэж явах нь гоё юм биш үү? Ингэж ёстой гоё явах нь гоё юм. Олимпийн нээлтээр л ингээл баг тамирчид орж ирээл явхад айгуу гоё санагдчихсэн. Тэгсэн нэрээ гоё юм байна. Айгуу гоё юм байна. Тамирчид ингээд яг энэ сенамөрнөр ингээд орж ирж ирсэн. Санаж энэ олимпийн нээлт, Парис олимпийн нээлт. Тийм. Бүх тамирчид ингээд Тийм биш. завин дээр суугаад ингээл яг ингээл орж ирсэн. Амар гоё байсан шүү дээ. Яг тэр сэтгэлдлийг бол бит хоёр авч байна. Одоо тэр доогоор гарахаар амар гоё юм бэл. Одоо хоёлаа өөрсдөө ингэж авч яагаад гарах вэ? Оо яг. За өстө яг нөгөө усан авцсан. За. Урд нь байж байна. Титаник хоёлаа. За одоо энэ доогоор гарна. Тэрс амар эвгүй байлээ. За. Гарлаа. За Парист бол үнэхээр сэрэг хүн байж таарлаа. За тэгээд нэх гоё палаж малаж өмсөд ирэх гэсэн өмсөх гээд авчираад Ингээд бид хоёр явсаар байгаа. Notre-Dame de Paris. Тэгвэл тийш үү? Notre-Dame de Paris. Алтарт Виктор Хьюгогийн Парисын дархийн сүм зохиолын гол дүр.
Кависмото тэр дээр байна. Хонхон дээр нь байна. За, Эсмералда энд хүрээд ирсэн байж байна. Ямар хэцүү юм бэ нэрээ? Үнэхээр хэцүү байна салхисаа. За, Эсмералда. Би яг зураг авах гээд байхаа. За. Тэрүүгээр очилж ордсон юм шиг байна. Тийшээ. Хийц ямар гоё юм бэ те? Харин тийм. Үнэхээр гоё хийцтэй юм. За тэгэл дотор нь орё доо хэдүүлээ. Цувраад очирлоо яваа. Тэ харин очир нь харин Ингээ орд юм байна. Юу яадаг юм Айгу бэ? хурдан гүйчт юм байна. хурдан явчихдаг юм байна. Тийм байна. Тэ? Удаад байдаггүй харин амар юм байна. Ноён Квазимода хамхаа цохож байна. Зяараа. Квази. Мэдээж одоо Нотр-Дамын гол онцлог бол хонх юм чинь тэгээд байнга хонх цогтөг байлгүй бол тий. Тий. Харин тийм байна тий. Тий. Байнга цогч. Өчигдрийн тэр их тагны сүм дээр бол ерөөсөн хонх цохихгүй Шив шүү. чимээг нөгөө юу байсан шүү Шив чимээг дээ. Нөгөө юу юу За, харин. одоо ламнар ном уншина гэдэг шиг номлолоо уншаадсэн шүү дээ. Занхүү Нотр-Дам сүм нь бол одоо Францын нийслэл Парис хотын хамгийн алдартай бэлэг тэмдгүүдийн нэг бөгөөд дэлхийн хамгийн алдартай нэр хүндтэй готик сүмүүдийн тоонд ордог юм байна. Францын алдар зохиолч Виктор Хьюгогийн нэр бол энэ сүмтэй салшгүй холбоотой байдаг. Сүмийн нэрийг дэлхийд даяар улам алдаршуулсан бүтээл бол мэдээж манай монголчуудын сайн мэддэг Парисын дархийн сүм хэмээх алдартай арман билээ. Одоо арманы хоёр гол дүр болох Кавазимото, за Эсмералда хоёрын түүх энэ сүмд өрнөдгөө. Сонирхолтой нь 19-р зууны ихээр одоо энэ хүү сүм нь эвдэж муудсан байсан бөгөөд Виктор Хьюгогийн арман олон нийтийн анхаарлыг татснаар сүмийг сэргээн засварлах их ажил өрнсөн гэдэг юм байна. Ийм том ярилцлага байна. Тэгээд битээр сая баахан хүнийг дагаж явж төөрч. Сая би нэг оллоо. Би зураг авах болоод яваад байдаг. Энэ хүн минь бичлэг хийгээд урагшаа тэрчгтээ яваад байдаг. Хамгийн гайхалтай гэж байгаа байхгүй. Гэхдээ энэ хамгийн гол нь яг Баруун нэг гартаараа- бодоод байсан юу нь байхгүй юм байна. Юу. Би болохоор энэ дотор нөгөө нэг яг нөгөө нэг энэ одоо Эсмералда, Квазимодо эдрийн хөшөө байгаа ах гэж бодчихсон байхгүй. Төсөөллөөрөө. Тэр чинь уран зохиол шүү дээ. Тэгээ. Гэхдээ бас энэ чинь уран зохиолч гэсэндээ бас энэ чинь бас Бодит түүх. тавиул уг нь гоё ш. Гоё Бодит биш үү? түүх бол биш шүү дээ. Зүгээр л Тавиул бас гоё биш үү? Хьюгогийн Уран зөгнөл зохиол байсан ч гэсэн хүн болгон тэрүүгээр нь мэддгийг юм чинь тэгж тийм уран сайхны хэлбрээр нь гоё тавьсан бол гоё байсан юм шүү гэж бас бодогцоо. Сая. За тун саяхан штэ яг одоо нөгөө цар тахал ковид эхэлж явах үед 2019 онд одоо энэ хүү сүм шатсан. 2019 оны 4-р сарын 15-нд одоо энд маш том гал гарч энэ хүү сүм маань бол шатсан байдаг. Гэхдээ үндсэн одоо чулуун бүтэц урд хоёр цамхаг болон алдарт нөгөө сарнаан цонхнуудын ихэнх нь аврагдаж үлдсэн. Үүний дараа Франц улс болон дэлхийн олон орны дэмжлэгээр одоо энэ хүү гайхалтай сүмийг эргээгээд сэргээн засварлаад яг одоо ингээд бид бүхэн үзээд байж байна. Үнэхээр гайхалтай юм аа. Тэгээд сүмийн удирдлагууд анхаарал тавьчихсан тийм. Шинэ уран сайхан жигсэн. Энэ одоо хийцэн байгаа. Хүмүүр яг жинхнээсээ итгэцэн явж байгаа. Үгүй гэхдээ энэ хийцэн байгаа. Одоо энэ сүм дотор байгаа юмнууд ч гэсэндээ бас адилхан уран сайхны л хийсэн байгаа шүү дээ. Тэгэхээр зүгээр Нэг хүн яг жинхнээсээ итгэцэн явж байгаа. Лааны тосон бүзээ гэдэг шиг л. За их гоё сүм байт юм байна. Өстэй сум байна. Ста сонирхолтой айгуу тийм сүртэй гоё том сүм байт юм байна. Тэгээд яг нөө номлолоо хийж гин уншиж гин. Тийм байна. Тэр үед нь таарлаа бид нэр. Цэг гарах уу? За гараа. За. Одоо хоёлаа юу яа? Одоо хоёлаа ажих хэлээ. Одоо Киноны- тэр ерөнхийдөө нөгөө нэг
яг энэ Парист байдаг хэрнээсээ нөгөө хүмүүс яг нөгөө зорж очиод байнга байгаад байдгүй бас газруудыг олж очие гэж бодсон. Тэр нь болохоор киноны музей гэж байд юм байна. Тэ? Парист. Кино урлаг бол Францад үүссэн. Тийм учраас үүссэн газрын үүсэл хөгжлийн тухай гоё музей байдаг, кино урлагийн музей байдаг гэсэн. Тэгээд одоо тийшээ олж очино. Нотр-Дамаас болохоор таксигаар бол нэг 7-8 минут явах юм шиг байна. Хоёулаа ихтэй юу яах вэ? Эхлээд нэг юм идэх үү? Тэгэх үү. За битээр ч одоо ингээд явсаар байгаад Киноны музей. киноны музей. Парис хотын киноны музей дээр ирсэн байна. Өөртөө киноны хүмүүс юм чинь. Бас музей очиж үзье, орж үзье гэж бодлоо. Тэгээд үүний дашрамт хэлэхэд манай эмэгтэй кейс кино маань Балгаар улсад болж байгаа. Эмэгтэй зохиолч, найруулагч, продюсеруудын дунд зохион байгуулагддаг. Хатамд оролцсон. Тэгээд манай Монголоос бол 8 уран бүтээл яваад 8 уран бүтээлийн бол нэг шагнад манайх эмэгтэй кейс кино маань авсан байгаад бид хоёр маш их баяртай байгаа. Энэ болохоор Golden Femi гэдэг шагнад авах нь тий. Тэлгүй яг хөө тэгээд эмэгтэй кейс киноны маань продюсер болон гол дүрийн жүжигчнэр миний ажилласан. Тэгээд одоо баяр хүргье. Баярлаа. Зохиолч, найруулагч, эвлүүлэгчтэй баярлаа. За. За тэгээ бас киноны улсууд байна да. За киноны музей рүү хамтдаа Кино орцгоё. музей хамтдаа орцгоё. Манай чинь музей болохоор шууд дэглээ тайлал яана гэдэг байгаа лээ. Би харин музей дотор нөгөө нэг палаж өмсөж явах гад ингээ хувцас палаж өмссөн аахгүй юу? Тэгээ бүр сандаалаа зүгэндээ хийцэн. Тэгээд тэгсэн чинь амар мохоо хүтэн байгаад тэг ингээ дээгүүр нам күрт өмсөлчихөж байгаа аахгүй юу? Тэгээд ашгүй одоо энэ дотор арай гайгүй сайхан дулаах юм байна. Франц кино юм шиг байна тий. Тийм юм шиг байна өөрсдийнх нь. За. За энэ ингээд музей гэж байна да. Бичлэг хийж болд юм болоо. Ингээл. Ингээл тий. Ингээл нисэх нь шуу нисгэл. Гэдэг байсан бахна шүү дээ. Ихэд. Ингэж эргүүлээл. Ингэж эргүүлээл коно. Анхны хөгжил ийм байсан. За энд ямар кино гарч байна? Энэ бол камера. Энэ бол камера нэ. Star film release. За энэ хувцснууд нь тааш дээ. On rencontre un personnage avec un autre personnage, mais aussi un acteur avec un décor ou une créature qui n'a jamais existé.
Star Wars. George Lucas. За музейг үзчихлээ. Зэг үзчихлээ битээр одоо. Одоо Одоо ловор битээр Ловрын музей орно. Ловрын музей орно шүү дээ. Ловрын музей орно да одоо. Ингээд энэ бол бүр ингээд цэвэр ингээд дугууны юуны тусдаа ингээд ихсэн гаргацсан байна. Йоо энэ хараад. Энэ бас юу вэ? Ловр? Окей. Ой юм биш үү? Ловрын музей дээр ирсэн байна. За тэгээд үнэхээр агуу том юм байна. Тийм шүү дээ, та нараа ойлгоод тах юм. Яс муха. Чанга дутаа хүмүүс. Үнэхээр том юм байна. Юу нэг өдөр барах. Тэ? Уус үзэж барахчгүй юм байна. Барахааргүй юм байна. Гэтэ одоо битээр ямар ч гэсэн цаг авцсан байгаа. Татгш ороод үзэн. Тэгээ музейнууд маань бол ерөнхийдөө бол нэг өөрсдийн гэсэн үн ханшууттай байд юм билээ. Тэгээ төлбөрүүдээ нөгөө хамгийн гол нь тикетээ эртхэн захиалаад авах хэрэгтэй. Тэ? Ийшээ ирээд үзье гэсэн хүмүүс маань одоо тикетээ эртхэн захиалаад авах хэрэгтэй шүү. Тэгээд үзэх хэрэгтэй юм билээ. За тэгээ татгш орох уу? За орё да тий. Тэгвэл яг хөтэ юу яаш таарэ. Тэгээ үүдэн дээр Эсвэл ингээ үүдэнд нь байдгаж байгаа бөөнд нь оруулах юм болов? үүдэнд нь ингэж явж чин готой. Ингэж цагтай. А би цагтай. Нэг тийм шүдэн дээр цаг авсан юм шиг явж орох. Шүдэн дээр цагтай юм шиг үү? Шүдэн дээр цагтай юм шиг амар ихтэй. Ууштар би цагтай. Цагтай? Тийм. is the next line. Тийм үү. 3:30 next line. Окей. Оо цагтай юмсан. Тийм байна, тийм байна. Өн бид хоёр цагтай юмсан. Данжиг. Гурвынх нь эднэр орох юм байна. 3:30-аас бид хоёр тэрүүгээр орох юм. За нэг иймэрхүү очиртай. Одоо 3:30 очинд өгчөөл ах шиг. Нэг хүн ингээд хажууд пост оруулж байгаа шиг. Нөгөө Мэрлийн манрагийн юу шүү дээ. Гэдэг чинь шүү. Луврын музей рүү орох гэж бараг цаг гарan очирлсан. Тэг яг хөл дөрөө зогсож ингэж очирлж байгаад яг ийм том газар ороод ирсэн чинь яг үндэ бол амар ядарчт юм байлээ. Энэ бараг нөгөө Чамбахын яриад байдаг үнэн болж таартлаа шүү тий. Чимбах гэсэн мэт Луврын музей үзнэсэн чинь. Хөлөө эцэтэл явж Хөлөө эцэд явж хагаад нэг тэр тэнд нэг жижигэн чокондогийн зураг байгаа. Тэгээд болоод Луврын музей чинь өөр үзээд ахын байх уу гэсэн. Арга тийм болж хөрөх гэдэг шүү. Яа. Ямар ч ийшээ бол хүмүүс яваал энэ. Цувраад ороод байна. Тэгэхээр хэдүүлээ тэгэл хоёлаа тэгэл энэ олныхоо юуг дагаад явъя да тий. Наач бол юм байгаа. Аха. Үнэхээр том нүсэр байгаа юм шиг байна өө. Тий. Зүгээр энэ макетын ингээ дээрэс нь харахтаа л ийм том. Гэхдээ яг зүгээр уг нь бол жоох игч хүчтэй ороод ирсэн бол ингээ гоё үзмөрөөдтэй танилцаад явал яммаар л байна л да. Тэгсэн яасан гэсэн чинь нөгөө амар удаан ойчрлоод ингээ хамаг игч хүчээ бараа ичлаа л да. Тэгээ бүр хөл зүгээр ингээ сарваацсан байх үе дээр оронгуудаа ингээд ийм том байгууламж дотор ингээ алхах гарч бүр сарвахт юм тий. Ер нь Лувр руу ирж байгаа үзэх гэж ирж байгаа хүмүүс бас тэрийг сайн тооцоолж бодмоор юм биш үү? Маш ихтэйхэн готлон өснө. Тий. Маш ихтэйх хувцастай байх хэрэгтэй юм байна. Тийм байна. Тэгээ гадаа бүтэн байж магадгүй удаан хөлөөх учраас
Сайхан бас үстэй авахгүй юм байна. Тий. Мона Лиза минь хаана байна? За энэ одоо ямар баатрынх нь дуулга ингээд өстэй бяц цохиулаад хараа. Бараг дэлбэрэлтэнд өртсөн юм шиг юм. Ийм байсан махна шүү дээ. Тийм байна тий. Одоо ямар баатрын тэгж зогсон юм бол тоо. Монгол баатар ах л да. Тэр Монгол хүмүүс дандаа тэгчихдэг. Ааш Монгол баатар ахаа. Энэ хараа. Монгол баатар гэж таар. Оо за шорон шорон ч Шорон юм уу? Энэ юу юм бэ? Ямар ч гэсэн юм. Энэ тэр үеийн ордны загвар юм шүү. Нэг загвар уу? Тий. Энэ орон Ингээд шатар жишээ гарт өгсөн байна шүү. хоёлаа Египтийн юм дотор л явуулна тий. Египтийн За миний хоёр яаж чинь? төсөөлөд явчихсан. Өөртөө бүр үнэхээр кафтай байна. За яаж чинь хараа. Бүр үнэхээр үгээр хийших бах кафтай байна уу те? Яг салж унагч байгаа хоёр хөө яваад байгаа байхгүй бол хөл бол зүгээр ингээд таван тишээ тарцсан яваад байгаа байхгүй. Хоёулаа голон дээр нөгөө нэг Мона Лизагаа л олчмоор байна яах вэ? Яг чимбаахын хэлдгээр яг явж тестинд нэг чекондол байгаа гэжсэн. Яг л болох гэдэг. Яг л болох гол байл л да тий. Гол нь хоёулаа олж очих хүн ч хүртэл хэцүү болоод байна шүү. Ядчих нөгөө нэг сүлжээ оногчд юм байна. Энд ч. Тийм байна. Тэгээ сүлжээ оногчдаг болохоор бид хоёр нөгөө нэг транслейт хийгээд яг энэ юунуудыг транслейт хийгээд харчих гэхэд болохгүй байгаа тийм. Хайгаад олъё гэхээр болохгүй. Болохгүй байгаа тийм. Хоёрдугаарт нөгөө нэг энэ за энэ орчуулагч нар байгаа байхгүй энэ ч хүмүүсээ дагуулсан яваад байгаа. Тэнгүүд яг эдрийг дагаа явах юм бол маш удаа явах гэдэг. Өнөөдөр ч ингэ болох гэдэг тийм. Тийм. Алдарт нөгөө грекийн уран баримтууд руу ороод ирлээ. Энд харин их хайтах юмнууд аш шүү. За энэ бол харин нэг хайтайхан юм шүү. Тий. Грекийн уран баримтлууд дотор ороод ирлээ. За энэ ч харин За 3 хөөхөн байна. Гурван хүүхэн байна. Доогийн гана таагур юм биш. Ашиг. Хамгийн түрүүнд ингээд гана унч ерөөсөө 3 хүүхэн байна. Энэ баримтыг бариад авлаа. За энийг бол мэднэ сте. Нөгөө хүн цээжтэй. Энийг бол одоо ажлаас алдартай шүү дээ. Грекийн уран баримт бол гайхалтай л да. Энэ бас үнэхээр уран тансаг хийц юм аа. Яалтч байхгүй. Тэ? Үнэхээр тасаг. X-дүүцийн Чензо ирвэл энэ баг яг хагарах баха. Энэ одоо ингээд энэ амар ийм амар чулууг одоо энэ хараа ийм амар чулууг ч одоо яаж тэгээд ингэж засаад те түүхэн л энэ багш. Тухтай удаан ажиглаж тэгж үзэх ёстой. Зүгээр нэг ингээд халтгаа хараад яваад өнгөрөх биш. Тэр бол уран зураг үзэлт биш. Уучлаарай биш шүү. Тэг яг яаж үзэх вэ? Эний чи гоё тухтай удаан мэдэрч. Тийм ээ? Ингээд яг энэ зурган дээр гал баяр бүтэн 2 цаг зогссон юм аа.
hours later. Гэтэ хараа саяны миний хэлж байгаа ч зүгээр маазарч байгаа юм шиг хэрнээ үнэн зүйл шүү. Уран зургийг бол маш удаан тэгж ажиглаж үзэх ёстой. Галуу эрдэхтэй маазраад байгаа юм шиг хэрнээ үнэн яриад байдаг. Сонир хөлтөлтэй. Алдарт Мона Лизагийн зураг бол тэнд байна. Гэхдээ бид нэр ингээд очиж эндээс очиж тэгэж хажууд нь очиж зураг авах гэж бол угаасаа байхгүй юм байна. Ингээ хүмүүс ингээ тусгаарлагдсан юм байна. Эндээс л харж болох юм байна тий. Тийм, тойроод ингээд Тойроо тусгаарлагдсан байт юм байна. За одоо тэгээ яах вэ тий? тэгс одоо тавьчихлаа. Ямар ч одоо харчлаа. Үзлээ, харлаа гэдэг шиг. Тий. Хайртай шүү гэж л хэлээ да. Ингэж л авахгүй бол ер нь бол тийшээ хүмүүс дунд нэвтрээ тэгээд ойртоо дагуулна гэж бол угаасаа байхгүй байна. Тэгээ ямар ч байсан Монодо хайртай шүү л гэж хэлээ да. За Моног одоо үзсэн юм чи одоо тэгээд Амрита тий. Амрита. Хоёул энд нэг селфи. Гэхдээ энэ бичлэг шүү арай. Моногоо харлаа. Моногоо харлаа. Тэгээд Яг энэ хаах айгүй хөдөлж байна. Яг энэ хаах юм байна. Оо тэр хойно байна. Өөр тийм дээ. Тийм байна. Гүр энчнээс ингэж. За ингээд Мона Лизагаа харлаа. доворын музей дээр ирээд Яг хүмүүс за нэг юм идэж авч нэг сэрхгүй байна. үзлээ харлаа. Бас үнэхээр ядраагүй байсан бол айгүй гоё. Урлагийн таашаал авах сайхан Том бүтээлүүд байт юм байна. гайхалтай бүтээлүүд байдаг юм байна. Сайхан том музей байна. Тэгээд тааш үнэхээр ядраад. Мондаг юм ба. Тэгээ энэ одныг ингээд чулуугаар хийсэн яатсан гэх юм. Очтон гайхамшиг. Яалч авах гайхамшиг тий. Энэ фуд корт руу. Энд чи яадаг үлээ? За яасан. Ядарч ондоо юу? Амар ядарч. Хөл мөрөстэй сарвалж байна. Яг гоё юм Амар том. урлагийг мэдрэх хэрэгтэй байхгүй. Өөрийгөө аваач намайг авах юм гэсэн. Урлагийг мэдрэх хэрэгтэй байна. Яг тэр зурган дээр яг 2 цаг зогсоочгол байсан. Тэгсэн бол бүр яг үнэхээр тэр зургийг мэдрээд амтлаад Яа, өстэй бүр. үнэрлээд Үнэхээр зураач хүмүүс бол яг ирэхээр газар байна. Зураач бид нар бол ирэхээр газар. Нэг сэлхий палаж өмсөөл айгүй нөгөө музей дотор айгүй гоё. Зураг мөрөг авах гэсэн чи юу битүү хүн. Зураг авах бичлэг хийх мэлхэд амар хэцүү хүн ихтэй байд юм байна. Ер нь Парис бол маш их хүн ихтэй Амар айгүй гоё органик хот шүү. амар хүнтэй юм байна. За божигнсан тий. Чөлөө завсар маш багтай. Тийм хүн божигнсан хот ч бас гоё шүү дээ. Уг нь дахиад нэг юм банш загсан ш. Банш байхгүй нэ. Дахиад дагсан багтай. Тэ. Заашаа голоо. Яагаад гэдэг. Битэшин гэхдээ яг Солонгост хятадд бол бас нэг хүчрээ олцоод байдаг шүү дээ. Хотоос метроныхоо. Тэгэл аль болох такси барьдгүй ш тавилаа. Тий. Тэгсэн чинь хамгийн өндөр
бүртгэхдээ Европод амар их такси ирж. Яагаад гэсэн чинь автобус метро хоёр амар хэцүү юм байна. Тэр учир нь болчихдог. Автобус нь яг хаан зогсох юм буудал нь болох. Буудал нь хаагаад бас ядчих тэр нөгөө юунаас юуны тэмдтэй нөгөө нэг Луврын музейн ингээ музейн өөр амар том болохоор эргэн тойронд автобусны буудлууд амар хол идэв. Яг метро руу наад гэсэн чинь метроных нь билетийг авах гэсэн чинь карт авах гэсэн чинь хүн гараа авчих тий. Түрүүлжээгээ гараа авчих. Тэгээ битээр бүрэн каскнаас нь авах учраас каскн дээр нь болохоор зүгээр уншуулад явчихсан байна. Цэнгэлээд. Тэгээ нэг хоёул картгүй болохоор яах ч метро зүүж чаддгүй. Тэгээд өнөөдөр ч үгүй хэсчихлээ. За буудалтай очиод өнөөдөр чинь аваргуудын лигийн Paris Saint-Germain Bayern München хоёрын тоглолттой өдөр шүү дээ. Тэгэхээр ч одоо Францд үзэх юм амар юм. Тэмээс гоё урлагийн хот. Тийм. Хотоос гадуур бас амар үзэх юм байна. Тийм шүү дээ. Хоёулаа ч одоо Монегийн цэцэрлэг рүү Клауд Монегийн нөгөө цэцэрлэгт очно гэж чадаагүй тийм амар хол юм байл. хол юм билээ. Юу лээ хэд явна гэлээ? Нэг баг 70 80 явах шиг. Баг нэг 70 80 явна ч ах шиг өссөн шүү дээ. Монегийн цэцэрлэг рүү ч. Тэглөө. Тийм. Саалын. Тэгээ батгаар яг нэг өдөр бор шаардлагатай болчих жоох баг тий. Одоо ингээд энэ хот дотор л уруу юм үзэх гэж бүтэн өдөр ч ингээ болж байгаа юм чинь. Тэгэхээр чин тийшээгээ амир яаж ч байгаа. Чихгүй. Өдөр шаардлагатай болчих. Цэм амар ихтэй юм байна. Маш их үзэх юм даа. Энэ нөгөө харандаагүй шүү дээ. А тий өчигдөр ингэж явчих тий гэрлүүгээ. Тий. Харандаа шиг авах уу? Энэ нөгөө харандаа өгшөө гэдэг монголчууд манай монголчууд байна болохоор би нэрлсэн юм байна. Пууч шиг байгаа ч. Гал пууч шиг. Энэ ийм памцтай төлөвлөлөө. Юм байхгүй. Wait. Okay. You remember about this? Wait. I go to make a change in hotel. Okay. Okay. Take this. Энэ манай юу энэ бидний зохиолсон Бобос гэдэг хотел нь ядчих хад олон байт юм байл та. Тэр бас нөгөө нэг эдрийг яг ирдэг өдөр хоёр Япон хөрх амт бас яг ингээр захиалаад Бобос гэж захиалсан чинь. Тий. Энд биш өөр дүүрэгтэйдэг Бобос байна гэдэг. Тэгээд Бас бүдэлсэн байжсэн шүү дээ. Яхаа мэдэх болсон байжсэн хэрэг. Тий. Тэрэн шиг л саяын хүмүүс маань 14-р дүүргийн Бобос гэд хэлсэн чинь яг 14-р дүүргийнх мөртлөөс яг өөр Бобос руу очив. Окей. Ирээд. Тэр дүүрч. Оо. За хөртөө. Йоо. Оо. Ёо, стөхөл оршиж хүр. Энэ байхгүй юу манай энэ Бобос гэдэг хотел нь. Үнтэй энэ бас их олоход бас их жоохон зовлонтой хотел байгаад байгаамаа. Ингэж явж яснаа гэв гинт ингээд байж ийн гэхээр те байх гал шүү дээ. Okay. 40, 90. Okay, and I give you 10. Good? Okay. Do you want a ticket? Receipt?
No, no. No? No. It's okay? Okay. Okay, bye-bye. За бабай. Бабай. Ой, за. 90 центийн тусаад ир чигт нь 10-аар нь өгж байгаа юм байна. 12 Аа. Ой, за. За ингээд нэг гарсан шүү дээ. тий. Гэсэн чинь юу яаж. Ааха. Хай. Ёо, сэтгэл бүрнээр. Ирсэн амрыг гэсэн чи сая. Яа, тэс амрын амрыг гэсэн чи. Ши. Явчихлаа. Жаха явчлаа. Гэтэ 14-р дүүрэгтэй мөртнөөс өөр бас нэг Тэглээ. бас тэр очичлаа. Premier étage. Юу яагаад нэг Тэр тарсан. Өстэй 20 еврогийн газрыг яачлаа тий. Шаналж болж. Яа 20 еврогийн газрыг 40 евро болгоч. Гэтэ бүр 40 болсон байсан. 40. Ингэх ёсгүйс. Би ингэх ёсгүйс. Адай. 6e étage.